Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг их хэл дээрээ түгээхээр хасчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За эхлээд хамгийн том мөнгөн дүнтэй мэдээнээс эхлэе. За тоосонсод та магадгүй одоо чихэндээ ч итгэхгүй баг. 500 тэрбум доллар. За энэ бол OpenAI компаниас SoftBank болон Oracle-тай хамтран хэрэгжүүлэхээр зарласан Stargate гээд төслийн өртөг юм байна. За өмнөх дугаараас ч гэсэн ер нь бол энэ төслийн зах зээл үзүүлж байгаа тэр нөлөөллийг нь бол дурдсан байгаа. За өнгөрсөн мягмар гарагт буюу 1-р сарын 20-нд OpenAI албан ёсоор одоо энэ төслийнхөө хүрээнд 5 шин дата төв байгуулахаар зарласан. Яагаад ийм өндөр мөнгөнд юм бэ гэвэл бид одоо зүгээр нэг чатботтой харьцах байлж байна. Ирээдүйн хиймэл оюун ухаан зөвхөн асуултанд хариулах биш, эргэцүүлэн бодох, төлөвлөх, асар хүнд даалгаврыг гүйцэтгэх чадвартай болж байгаа. Үүнийг ажилуулахын тулд одоогийн компьютерийн хүчин чадал доогт хөрөлцөхгүй байгаамаа гэсэн үг. За тиймээс л тэд ийм асар том манай улсыг бараг 20 дахин нугалах ийм хэмжээний өртгөр дэд бүтцийг босгож байна гэж ойлгож байна. За гэхдээ үүнээс ч тийм сонирхолтой бас нэг мэдээ байна. OpenAI зөвхөн одоо NVIDIA-гаас хараат байхыг хүсэхгүй байгаа юм байна. Тэд энэ 7 хоногт чип үйлдвэрлэгч Cerebras гэдэг компанид 10 тэрбум долларын гэрээ зорчихлаа. Энэ бол маш чухал нүүдэл. Яагаад гэвэл NVIDIA-гийн чипүүд сургалтанд сайн боловч одоо хиймэл оюуны хэрэглэгчд хүрэх одоо хариултыг нь хурдан авах тал дээр бол Cerebras-ыг бол технологийн хувьд бол одоо гүйцэхгүй, Cerebras нь илүү онцгой гэсэн үг. За тэгэхээр OpenAI ирээдүйд одоо бидэнтэй яг адилхан юм хүн шиг ямар ч тийм хоцрогдолгүй шууд харилцдаг тийм болохыг бол одоо нэлийн олон алхам энэ тал дээр бол хийж байгаа юм байна. За мөн өөр нэг OpenAI-тай холбоотой мэдээг л 1-р сарын 15-нд ChatGPT Translate гээд шинэ бүтээгдэхүүн ер нь бол нэг дуулан шугам багтай чимээгүйхэн зарлчихсан байсан юм байна лээ. Тэрийг өмнөх нэвтрүүлгээр оруулж амжаагүйсэн энд оруулчихъя. Энэ одоо бие даасаа орчуулгын тийм веб хэрэгсэл байгаа. Өмнө нь одоо бид нар ChatGPT-г одоо чат дотор орчуулга хийдэг байсан бол одоо ChatGPT.com Translate гэдэг одоо энэ линкээр ороод одоо Google Translate-ийг ер нь хялбархан ашиглах боломжтой болж байгаа юм байлээ. За олон жилд орчуулгын багаж одоо жишээ нь Google Translate-с ялгарх хэд хэдэн давуу талуудтай. За утга санаа агуулгыг ойлгох зүгээр нэг одоо өвчлөн орчуулах биш одоо тухайн өгүүлбэрийг цаад утга хэл зүг соёлын одоо онцлогийн ChatGPT-ийн LLM буюу одоо том хэлний загвар ашиглаад маш нарийн болгож чаддаг болсон. За дараагийнх нь болохоор өнгө аяс хэм маягийг өөрчлөх гэдэг customization гэдэг. За орчуулга хийсний дараа нь текстийг албан ёсны одоо бизнес байх уу альсвал илүү тийм уран яруу байх уу эсвэл юм хүүхд тайлбарлаж байгаа юм шиг байх уу энэ гээд ер нь ганц тавч дараа л ер нь өөрчилчих боломжтой өнгө эсүүдийг. За дагалдах асуултуудыг асуух гэдэг. Орчуулга хийцийн дараа тухайн үгийн сонголт яагаад ийм байгааг асуух эсвэл өөр тийм хувилбаруудыг санал болгодог тийм болохыг одоо хүсч ChatGPT-тэй шууд харилцан яриа үүсгэж болдог иймэрхүү зүйл байгаа. Тухайн орчуулга яагаад ингэ хийгдсэн гэж асууж болно гэсэн. За нэвтрэх шаардлагагүй гэдэг. Зарим тохиолдолд одоо эхний ээлжинд бүртгэлгүйгээр шууд орчуулга хийх боломжтой. Одоо ямар нэгэн логин sign up энэ төр хийхгүйгээр одоо хэрэглэх боломжтой тэр илүү хурдан хэрэглэхийг санал болгож байгаа юм байлаа. За олон төрлийн оролт гэж бас нэг сонирхолтой давуу тал байна. Текстээс гадна одоо тэмдэглэгээ цэс центр гэж юм уу зураг мураг дуу хоолой орчуулга одоо хийх тэр функцүүд нь нэмэгдсэн байж байгаа. За гар утасны веб дээр бол микрофон бол ашиглах боломжтой байгаа юм билэ. За одоогоор 50 гаруй хэлийг бол дэмжиж байгаа нь Google-ийн 240 хэлтэй харьцуулахад 40 бараг гарan хэлтэй харьцуулахад л цөөхөн санагдж байгаа. Одоо чанарын хувьд бол илүү хүн шиг найруулгатай гэж мэргэжлэнд бол одоо хэдийн 50хан хэлийг дэмжиж байгаа гэсэн тэгж дүгнсэн байлээ. Харамсалтай нь одоо энэ 50 хэл дотор бол монгол хэл байхгүй байгаа жоохон онцгой санагдсан. За одоо удахгүй нэмэгдүүлгүү. За OpenAI үүнийг одоо Search GPT энтер гээд өөрсдөө бүтээгдэхүүнтэй нэг адил одоо хэрэглэгчдийн тодорхой нэг хэрэгцээнд одоо жишээл орчуулганд зориулсан туршилтын загвар байдлаар гаргаж байгаа. Явандаа илүү тийм боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байгаа юм байлээ. Товчхондоо ChatGPT Translate бол зүгээр нэг тийм тойл биш. Хэлний одоо найруулга засдаг, агуулгын хяндаг тийм чадвартай ухаалаг туслах болох боломжтой болж байгаа юм байна. За дараагийн мэдээ нь болохоор Apple компани өөрийн одоо Siri гэдэг туслагтай химэл оюунтай гэдэг юм тий. Тэр туслахтаа бол илүү ухаалаг болгохын тулд зөвхөн OpenAI-ийн ChatGPT-гээс гадна зөвхөн тэрээр хязгаарлагдахгүй Google-ийн Gemini загварыг бол системд аль биесээр нэгтгэхээр болсон байгаа. Нэг шом явж байгаад тэгээд
аяга одоо өнгөрсөн 7 хоногт албан ёсны болж байна гэдээ ойлгочих болно. За энэний гол онцлогууд нь юу байгаа гэхээр нь сонголт хийх боломж гэдэг. Одоо Siri асуултанд нь одоо таны одоо асуултанд хариулж чадахгүй эсвэл одоо нарийн мэдээлэл одоо хэрэгтэй болсон үед бол би Gemini-наас асуучих уу гэдэргээд асуух юм байл. За тэгээд өөрийнхөө хүссэн одоо жишээл ChatGPT юу Gemini юу гэдэг сонгож агаад ашиглах боломжтой болж байгаа юм байлаа. За Google-ийн экосистем гэдэг байгаа тийм одоо бидний хэрэглэдэг Google-ийн ихэнх системүүд гэдэг жишээлбэл Docs, Gmail, Maps гэдэг тийм. За энэ бүх одоо Google-ийн үйлчилгээнүүд дээр суурилж ажиллагаа явуулдаг болохоор Siri-гээр дамжуулаад Gemini-г одоо ашиглах боломжтой хамаагүй үр дүнтэй одоо хурдан байх болно гэж та хэлж байгаа. Тэгэхээр бид нар бол нэгэсэндээ Google-ийнхаа бүх зүйлүүд рүү бол бас ингэж Siri-гээр дамжуулаад харилцах боломжтой болж байна. За Apple Intelligence-ийн нэг хэсэг болсон. За энэ зүгээр нэг одоо аппликейшн биш. iPhone, iPad, Mac-ийн одоо үйлдвэрлэлийн системүүд дээр байдаг. iOS 19 түүнээс дээш одоо үйлдвэрлэлийн системүүд хэлээд байгаа юм тийм. Эдгээр дээр одоо гүн суурилагдсан одоо ийм Apple Intelligence-ийн хэсэг болж байгаа гэсэн үг одоо Gemini. За тэгэхээр зураг боловсруулах ч юм уу тийм бичвэр засварлах энэ төр гээд Gemini-гийн одоо хүчийг шууд ашиглах боломжтой. За товчондоо бол Apple-ийн төхөөрөмж эзэмшигчд одоо дэлхийн хамгийн шилдэг хоёр хиймэл оюухан AI-г OpenAI болон Google-ийн AI-ыг нэг дороос Siri-гээр дамжуулаад үн төлбөргүй одоо үндсэн хөлбөрийг ашиглах боломж нэгж байгаа юм байна гэсэн үг юм байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар спортын утсыг Америкаас ураатай Zaya Sport Shop ажиллаж байна. Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martinez энтергээд дэлхийн одоо шилдэг брэндүүдийн спортын болоод өдөр тутмын гутал хувцас хэрэглүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байгаа ийм гайхалтай дэлгүүр байгаа. За мөн бүх бараа нь Америкийн нэгдсэн улс болон Англиас ирдэг баталгаатай оригинал хамгийн гол нь хямдхан ийм оригинал бараанууд байгаа. За оригинал бараануудыг бол бид нэг бол үнэтэй авах хэрэгтэй. Үгүй бол хямдхан байх юм бол холих гэж боддог бол энэ Zaya Sport Shop дэлгүүр маань бол энэ ойлголтыг бол эвдэж гарч ирсэн. Одоо бүх оригинал бараануудаа бүгдээрээ яг Америк, Англиас нь авчираад. За дээрэс нь маш хямдхан зах зээлийн үнээс хямдхан борлуулдаг байна. За нарталт нь ингэж хямдхан олж байгаагийн нууц мууц нь бол янз бүрийн нууц байдаг бох хямдрал дээр нь авах гэдэг ч юм уу те. За тэгэхээр бид нар бол өөрсдөө энэ оригинал брэндүүдийг оригоо хөлөх үү альсгүй хаанаас авах уу, яаж захих уу, яаж хямдралыг нь олох уу гэж одоо толгой ашиглаж байгаа оронд Zaya Sport Shop ороод гээд авчиж болох юм байлээ. Ямар нэгэн спортын хэрэглэл авч байгаа. Альсгүй өдөр тутмын хэрэглэлтэй одоо бид нар чи өвөл мөвл болохоор Timberland-ийн гутлигдсан маш их хөмсөө явдаг. Заал малын тоглох юм бол Nike, Under Armour гэдэг ер нь бидний л хэрэглээ явж байгаа юм л та тийм ээ. За хаяг нь болохоор өмнө мэддэг байсан хаягаас бол жоохон өөрчлөгдсөн байлээ. Zaya Sport Shop маань нүүсэн нисдэг машины замын эсрэг талд маргад гэд төв байгаа. Тэнд одоо Zaya Sport Shop гэд байж байгаа шүү. За Facebook хаяг нь болохоор Zaya Sport Shop гэдэг байгаа. Өшөө дэлгэрэнгүй мэдээллийг авах гэсэн бол 88 тэг 91 92 гэдэг дугаараас залгаад авч болох юм билэ. Zaya Sport Shop-то баярлаа. За энэ дараагийн онцлог сэдв бол их сонирхолтой. Ер нь бол миний хувьд бол сонирхолтой санагдсан. Манай дугаар болгон дээр ер нь яригдж байгаа. Одоо хиймэл оюуныг бол компьютер утасны дэлгэц доторл байдаг гэсэн бол одоо хуучирч байна энэ төр гэсэн тохиолдолд одоо биетэй болж байна, робот болж байна, хүм хэлбэртэй болж байна энэ төр гэдэг. За Nvidia компани зүгөөслөөр энэ CES 2026 үзэсгэлэнгийн дараах нь Alpamayo гэдэг нэртэй шинэ модельо танилцуулаад за энэ 7 хоногт бодит амьдрал дээр нь туршиж эхэлсэн баг. За энэ юу гэхээр роботуудад зориулсан тарих байгаа. Өмнө роботууд жаахан л одоо гинтийн зүйл тохиолдол гатчдаг байсан. За жишээ нь одоо аяг угааж байгаа самсргуу унахчул яхаа мэдгүй зогсчдаг. Тэгвэл одоо энэ шинэ модель нь chain of thought буюу одоо энэ бодлын хэлхээ гэдэг аргыг ашиглаад яг хүн шиг аяг унчлаа. Тэгэхээр одоо би яах вэ? Тонгоох хэрэгтэй юм байна энэ гэдэг эргцүүлж бодож агаад тэгээд үйлдэл хийдэг болсон. За энэ бол автомат жолоодлагатай машин болон гэрийн роботуудын хувьд бол хувьсгал болж байна гэдээ ойлгочих болно. За үүнтэй зэрэгцээ Даосын одоо эдийн засгийн чуулган дээр Nvidia-гийн захирал Jensen Huang маш тийм сонирхолтой зүйл ярьсан байгаа. За тэр хэлэхдээ бол бид одоо дижитал ертөнцөөс физик ертөнцид рүү шилжиж байна гэд одоо хиймэл оюун ухаан одоо зөвхөн хэл сураа зогсохгүй физикийн хөлүүдийг, химийн урвалуудыг, уургийн бүтцийг яг л одоо хэл сурч байна гэж одоо хэл сурж байгаа юм шиг сурч байна л гэж онцлсан байгаа. Одоо хэлний модель шүү дээ энэ чинь те. За энэ шинжлэх ухааны нээлтүүдийг хэд дахин хурцсан дамжиггүй гэж одоо хэлсэн байна. За мөн нисэгчгүй онгоцны Zeppelin гэдэг
компани Zipline гэх юм одоо тий бас Zipline гэх компани энэ 7 хоногт 600 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна. Одоо тэд хиймэл оюунаар удирддаг хүргэлтийн дронуудаа Америкийн 4 мужид нэвтрүүлэх гэж байна. За тэгэхээр таны пицца эсвэл ийм тариаг хиймэл оюунтай дрон шууд гэрийн тань гадаа авчирч өгөх өтер иржээ гэж одоо ойлгож болох нэ. За технологийн дайн зөвхөн одоо Америкт болоогүй. Америк дотор болоогүй. Хятадчсан ер нь бол зүгээр суухгүй байгааг бид нар бол харж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол Хятадын DeepSeek гэх лаборатори V4 гэдэг модель шинэ модель танилцуулсан. Яг л одоо 2025 оны он одоо эхнээсээ дахиж давтагдж байгаа юм шиг тийм мэдрэмт төрж байгаа. Одоо он гараад эхний сар дотор бол одоо Хятадын компани, Америкийн компаниудын өвдгийг чичрүүлсэн мэдээ одоо гарч байна. За өмнө ч яг тэгжээс 2025 он гараал 1-р сарын ихээр одоо V3 гэдэг загвараа V3 ч тийм DeepSeek R1 гэдэг загвараа гаргаад тест бүүн болж исэн. Бүхэлдэн жилийн турш одоо ингээд бид нар бол энүүгээр амсгалсан байгаа. За тэгвэл энэ онд ч гэсэн яг тэгж эхэлж байна. За энэ мэдээ юу нь яагаад чухал вэ гэхээр энэ DeepSeek-ийн болохоор Ingram гэдэг нэг шинэ сургалтын арга нэвтрүүлсэн байгаа даа. За маш бага хүчин чадлаар чип дээр нь ч гэсэн одоо асар урт кодын даалгаврыг гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Америкийн компани 500 тэрбумаар дата төв барьж байхад 500 тэрбум доллар шүү дээ. Доллараар дата төв барьж байгаа. Хятадууд бол бид бага зардлаар ухаалаг аргаар үнийг хийж чаднаа гэдээ та өөртөө харуулсан байна. Энэ бол нээлттэй ихэн одоо open source гэдэг байгаа тийм. Загварууд болон хаалттай загваруудын хооронд өрсөлдөөнийг одоо улам хурцсаж байна гэж одоо харуулж байна. Хятадын энэ алхам одоо барууны томоохон компаниудыг нэлээд сандрагж эхэлсэн байгаамаа. Бас нэг сонир мэдээ бол одоо Alibaba компани Хятадын хиймэл оюуны чип үйлдвэрлэдэг T-Head гэдэг нэгжээ бол тусад нь гаргаад хувьцааг нь бирж дээр зарахаар бэлдэж байгаа тухай мэдээлэл цацагдсан байна. Энэ одоо техник хангамжийн тал дээр ч гэсэн өрсөлдөөн ширүүсж байгааг харуулж байна. За ингээд том тоонуудаас салаад яг жирийн хүмүүс одоо бидэрт энэ бүхэн яаж нөлөөлж байгаа талаар ярилцъя. За энэ жаахан таагүй гэхдээ бас сонирхолтой тийм мэдээнүүд холилдсон байж байгаа. За нэгдүгürt ажлын байр гэдэг байгаа. За технологийн дэвшил дандаа сайн мэдээ дуулгадаг. Нью-Йорк Пост болон бусад их сурвалжуудын мэдээлж байгаагаар болохоор Amazon компани хиймэл оюунтай холбоотой үтцийн өөрчлөлтөөс болоод дахиад одоо олон мянган ажилтнаа сонгогдохоор төлөвлөж байна гэсэн мэдээ. За өмнө нь 14 мянган хүн халсан бол энэ удаад дахиад л одоо сонгогдол хийж байна. Энэ одоо хиймэл оюухан байгууллагын дотоод процессыг автоматжуулж хүний оролцоог багасгаж байгаагийн тодч олж байна. За бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг одоо сануулж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За хоёрдугаар талаар одоо таны хувийн туслах гэдэг сайн мэдээ. Google-ийн одоо компани Gemini-да Personal Intelligence гэдэг хувийн оюун ухаан гэдэг ийм шинжилгээг ер нь бол өнгөрсөн 7 хоногт нэвтрүүлсэн байсан өмнөх дугаараар ярьсан те. Одоо таны утас зүгээр л одоо Google-ээс хайлт хийхгүй таны имэйл, таны зургийн цомог, таны өдөр тутмын зуршлыг одоо мэдээж таны зөвшөөрлөөр ашиглаад яг тань тохирсон зөвлөгөө өгнө. Одоо жишээлбэл маргааш ээжийн төрсөн өдөр шүү. Та өнгөрсөн жил ийм бэлэг авч өгсөн байна. Энэ жил ийм зүйл сонирхож иж магадгүй энэ төр гээд ерөл дотны найзагч нь ер нь бол зөвлөөд харьцаад ингээ явах боломжтой гэсэн. За 3 дугаар талаар соёл урлагт ийм сонирхолтой мэдээ. Домог дуучин Liza Minnelli гээд хүн 13 жилийн дараа анх удаа шинэ дуу гаргасан баг. Гэхдээ сонирхолтой нь тэр дууныхаа хөгжмийн найруулгад хиймэл оюухан ашигласан гэдгээ зарлаад одоо шүмжлэгчдийн эсрэг өөрийгөө хамгаалсан тийм мэдээлэл хийсэн байна. За тэр хэлэхдээ болохоор би хоолоогоо хиймэл оюунаар хийлгээгүй. Харин хөгжмийн зохиомж дээр тусламж авсан гэж та өөрийгөө өмөөрсөн. За энэ урлагийн ертөнцийн хиймэл оюухан аль хэдийн зөвшөөрөгдсөн хэрэгсэл болж байгааг харуулсан нэгт бод жишээ болж байна. За энэ нэг сонь биш л мэдээ байна л да. Ягаад тэгэхээр өмнө бүр ингээ бүхэлд дуугараа тренд болоод чинь бас баг билбордыг тэр үлээд лөө те. За эцэстний бүхнийг одоо зохицуулах хууль эрх зүйн орчин бас чангарч байгаа. Нью-Йорк мужид синтетик жүжигчин гэдэг тийм гэдэг хууль батлагдсан байгаа. За энэ хэрвээ сурчлагаанд жинхэнэ хүн биш хиймэл оюунаар бүтээсэн дүр ашиглаж байгаа бол заавал хүмүүст мэдэгдэх ёстой гэж одоо журам гаргасан байгаа. За бид нар болохоор зурагтаар харж байгаа одоо хүнийгээ бодит түнүү эсвэл хиймэл хүнүү гэдгийг мэдэх хэрэгтэй болж байна гэж одоо ойлгож байна. Мөн Humans And гэдэг шинэ компани 480 сая долларын хөрөнгө оруулалт авсан тухай ийм мэдээ байна. Энэ компани болохоор OpenAI, Anthropic-ийн хуучин ажилтнууд байгуулсан. Бөгөөд одоо тэдний зорилго нь ажилтны автоматжуулалт биш, ажлын автоматжуулж харин хүн хоорондын харилцааг сайжруулах чиглэсэн хиймэл оюун бүтээх гинэ. За технологи хит хөгжигдсөн одоо бид эргээд хүнлэг чанараа хайж эхэлж байгаа шинж үзээ гэж.
За эцэст нь хэлэхэд л өнгөрсөн 7 хоног бол хиймэл оюуны салбар бол ингээ хүүхэд насаа одоо гараад тэгээд насанд хүрч байгаа. Одоо зарласан тийм 7 хоног боллоо. 500 тэрбум долларын дэд үстэй тийм сэтгэдэг роботууд, ажлын байрны самтал гээд асар том өөрчлөлтүүд нэг зэрэг өрнөсөн байна. За бидний хувьд бол энэ бүхнийг зүгээр нэг мэдээ гэж хүлээж авах биш. Өөрсдийн ажил, амьдрал хэрхэн ашиглах вэ? Яаж тоцрохгүй байх вэ гэдгийг бол бодох цаг нэгэнд иржээ. За ингээд өнөөдрийн таймаа өндөрлөе. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Технологийн уртаас битгий оцраарай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.